За юу болов? Дээрээс мэдээрс. Ноцтой юу? Ноцтой. Маш их ноцтой. Хамрал. Миний хэрэг гарч таа. Өмсгөө. Таныг хамтан дуудаж байна. Миний өмгөр өрөөнд ингэж нэг салхи орох гэж. Хамтан намайг ямар хэрэгээр дуудуулсан бол мэдв. Мэдсэнгүй. Ямар ч тач царай нь хөрлөгээд өмсгөө зангидсан их хэлээгүй сууж байгааг харуул сайн мэдээлэл биш. Тэгж л да. Намайг гисгүй шийтгэж байгааг хамтан ер нь мэдж байгаа юу? Мэдээгүй. Та чинь бурхан номын газар буруу номын судар барьчихад Энэ яасан гэж? Асал нэг бурхны ном. Эцэстээ энэ олон шашны зориод байгаа тэр хоосон чанар гэх зүйл нь угтаа нэг л зүйл юм шүү дээ. Тал талаас нь судалж байна л гэж ойлгоход болно. хамтдан таныг даруйхан ирээрэй гэсэн. Би түрүүлээ явж бай. Чинь юу хэлэх вэ? Нар зурж байна. Нараа? Чинийхэр тэгээд нар ийм байдаг хэрэггүй. Тийм ээ, энэ бол миний нар. Чиний нар. Тэгэхээр хүн болгон өөр өөрийн гэсэн нартай гэсэн үг үү? Хүн болгоны сэтгэлийгээ дотоод ертөнцид нар бий. Түүнийгээ хэрхэн гэрдүүлэх нь хүний оюун ухаан шийдэндээ. Ястаа сэргэлэн хүү байна да. Эрдэм номтой сайн лам болоорой. Биланаад. Хоёр маань. Юуны тухай ярьж суугаа хүн бэ? Ой. Гүгөө явчихлаа. Шуба. Би ч авдрын араа хийдэг боо шиг болж таа. Хэрэгтэй үедээ хэргэлчгээд
Хэрэгцээнд дуусахаар бусдын нүднээс далд хийчихдэг. Би удахгүй энэ хийдээс чинь нэг мөр яваад өгнө. Тэр үед харин гисгүүд хоёрын санаа амарх үз. Үнэн шүү. Гүчамаг. Христийн Библийг уншиж байлаа гэж боршоо надад хэлвэрлээ. Тэгээд тэр чинь хэр сонирхолтой юм бэ? Сайн ном байлаа хаа. Харин зохиогчтой нь уулзж үзэх юмсан гэсэн бодол төрөөд байгаа шүү. Тун сайн хэрэг. Тун сайн. Ер нь тэгээд энэ бүх шашин эцсийн эцэстэй хүн амьтны тусын тулд л ном айлдвараа сонсоод юм шүү дээ. Энэ гарыг дэлхий дээр ганц чатууга саруул ухаан сэрэг толгойтой хүн байгаад нь баярлах юм та. Уянта харчих юм дээ. За. Алин дөө. Энд. Эй, хас. Ахара ингэ тоглох гэж. За. Баярлалаа. Аха. Үгүй. Та санддаг уу? Юу гэх вэ? Баг огот хоёлаа их л дэггүйтгсэн. Тэгэхэд ээж гарандаа сур орочход хоёуланг нь ороалгод гэсэн. Ахан санаж байна. Саналгүй яхавд. Чиш мөнтиг гүйсэглэхгүй хөтэж байна. Гэхдээ чамаас бол би ижид мөнч ороолгуулсан да. Хаа. Ой. Намайг ер нь яах гэж лам болгосон юм. Хэрвээ лам болоогүй байсан бол эхнэр авчихсан. Өөр дээр хүүхдүүдээ суулгачихсан. Үлгэр домог яриад үдсэн харснаа буруу суучихгүй юу? Лам болоогоор чамаагч ер нь дийлхэн байхгүй болсон шүү. Ах минь. Та чинь юу хэлэх гээд л дүлгэнээд байна да. Нэг юм хэцүү нэг хэрэг гарсан юм аа. Баруун аймагт хэдэн жилийн өмнө их хүү төрсөн гэ. Их айхтар. Сурагч юмд дуулаад байх нэ. Алдуул мал олж булгааж ин барьдаг. Хүү амтан барьлаа итгэлээгээд. Гэхдээ дээрээс шийдэрч хэсэг лам нарыг тандаад иргэд явуулсан чинь тэдгээр хүмүүс нь ирээгүй юм гэсэн. Тэгээд дахиад хэдэн хүн явуулж. Тэр хүмүүс нь хосолдохгүй бол тэдний гэрт орсон. Харин гарч ирээгүй яриад байгаа юм да. Тэгээ би өөрийн нүдээр үзег болохоор чинь би яаж энэ асуудлыг утга учрыг нь олж харуулъя. Тэгээд л намайг додуулж намайг явуулахар шийдсэн юм би. Үгүй. Ах нь явна. Цаанаасаа тэгж л өндөн буусан. Тэгээд харин чамд зарим нэг юм амжилтхан захий гэж дуудуулсан юм л да. За тэгээд өмнө хэд орноосаа хараа. Уртгартай шуналтай хүмүүс их болсон шүү. Бурхан шүтээ нэ. Сайн хар. Гүзэрний хэдэн хуучны судар байгаа. Тэднийг янгидлан сайхан баваад. За тэгээд шүтэж яваараа да. Та чинь бүр буцаж ирэхэргүй юм шиг юм ярьж байгаа чинь. Олон зам тулах гэж байгаа хүн эргэж уцгаа хийхгүй юм лээ. Юм яаж мэдв? Болгоомжтой, сэрэмжтэй байгаа. За, хан ингэж мартаа.
임자는 조동원이 대대와 동료가 임자는 제대와 동료가 임자는 전에는 저분의 돈보다 왜 저분 돈보다 임자는 조동원이 대대와 동료가 아니면 나네 우리 쪽에 있자 임자는 대대와 동료가 임자는 조동원 동료가 임자는 전에는 일단 말도 해다닌다. Та нар надаас нэг юм нуугаад байна. Хэлэх юм алга. Та нар ингээд амаа хамгаа сууж явах хооронд чинь миний ах эргэж ирэхгүй дээрээ тулчгаад байна. Хэрвээ та нар нарийн учрыг мэдчих юм бол надад нуулгүй хэлээд. Мэдээ өргөсөн захиа би анх авч унссан юм. Тэр захиан дээр зайрын цоржийн нут хавьд хоёр хөгшөнтэйгээ амьдардаг ухаан дутуу хүүхнээс хүү төрсөн юм байна. Ямар учиртай хүү болоод дээд газраас тандуулж байгаа юм. Ухаан дутуу ихэн тэр хаваар хэлсэн тэнүүчилж байгаад хээрийн боходод харагдаж бүгдсэн би тасар татуудаад байхад хүү унтад сэрээр ээжийнхээ байгаа газрыг харсан юм шиг хэлсэн гэл. Тэр газар нь яваад очисон. Хүүр нь хөрөөгүй хөшөөчгүй байсан юм гэл. Тэгээ тэр зайрын удагнуудаа дуудахгүй. Яагаад бурхан намын хитэн шавийг дуудуулж тийш нь илгээгээд байгаа юм. Тэр нутаг нэг л хэвгүй болоод байсныг зайрын цорж мэдээд хэсэг тэмцэлтэд бараагүй өөрөө амиа тавьсан гэнэ л. Ингэхдээ тэр нутагт буй хүн бүсийн муу ёрыг улам догшруулад хайчихсан гэнэ л. Ийм учиртай байсан юм биз дээ. Тэгээд лах минь яваад өгч. Бид ч бас тэгж бодсон. Эхний удаад миллиметр 5 ламыг ард хувцас өмсгөд явуулахад эргэж ирээг. Дараа нь тэднийг ирж яхаар мөн хідэн лам явуулсан эргэж ирээгүй. Шинсэг зутгуулах гэж лээд газраас мэдээ хэлгэж. Би юу юм явна. Ахыгаа олж ирнэ. За хүн биш минь. Хан чамаас нэг л юм гоё. Чамайг чадвартай, зоригтой, ухаалаг, мэрэгэн гэдгийг бид бүгдөө сайн мэднэ. Төрсөн ах トゥ ижээ аавыгаа алдахын цагт хүний саруул ухаан сарндаг юм шүү. Тэр цагт л уул мэт байж бурхны шинэ сургаалаа сайн санаж явдаг юм шүү. Ойлголоо ах минь. Манай шав Бэрнлэг чамтай хамт явна. Эргээд уулзахын цагт инээд баяр дүүрэн уулзцгаана. Би ахыгаа 9 минут болоод эргээд ирнэ. Тэр болтол та хэд маань сайн сууж байгаарай.
За хүн биш минь болгоомжтой л явд юм шүү. Тэр айлд орлоолол амандаа юу ч бүхэргээд балгуусч болгож болохгүй шүү. Див бузар гэдэг зүйл босхны чимэг шорон төртөл шингэчгээд манаад байж идэх зүйл. Тэрлээг сайн харж яваарай. Сэрэлэн дэвчихгүй бол чамд маш том тус болох юм шүү. Иргэд эртэл сайн сууцгааж аваарай. Явъя. Та яагаад сахилга авчихсан? Тань шиг хүн байнгын бүтггүй хэрэг тариад байна гэж баймааргүй лээ. Нэг бол та үнэхээр болдгоо юм уу? Ингээд чи толгоон тасарчихсан. Тэр толгоо нь ганц хоёр хон шүрмсэн дээрээ давхтчихсан. Тэгээд хоёр нүдэрээ дүрлийт ширтээд могоо шиг хэлээрээ шархаа долоож байгаа хүнийг үзээ юу? Тэгэхээр чи амьд байх учиргүй шүү дээ. Юу гэж амьд вэ? Тэгвэл та худлаад ярьдэн шүү дээ. Тэгвэл чи хоёр нүдэнд бүлтэрчихсэн. Тэр хоёр нүдээ алган дээрээ барьчихсан. Тэгээд өөдөөс тоос манаргаад гүйж ирж байгаа хүнийг үзээ юу? Тэгээд байдгаараа бахирчихсан. Тэрийг нь ганцхан би сонсоод байгаа тарчлаа нэг чи мэдэх үү? Би энэс идэг үсэхөө. Баг болчир байхасаа л элдв сони шидийн энийг хаадаг байлаа. Хамгийн хилээд байсан ороолн дарагч идэх нь та юм бэ шүү дээ. Тэгэд зүрхий дуудах хэрэг байхгүй. Дуудуулт занснараа сахилга зөрчигчөөрөө л бай. Хайтар зангаж байлаа шүү. Ашгүй. Аяг халуун цай авах. Энэ цай чи бит хоёр бишээ. Амчин цангаад байгаа болвол тэр доод горхноос хойш балгал. Горхны ус хамгийн цэнгэг ус байдаг юм да. Тас олон аянд хоёулахнаа дөрөв харьцуулж ич. Аяг цай харамлахнууд Хээр хургасан див гэж би. Бидсэн ороолон сахиу шиг хүч аваад нутагссан байдаг.
Тэд нар зориул цай чанж байгаа юм. Амьдын бит хоёрт хүртээлгүйд. Бодохгүй цуглах нь дээ. Цаг нэлээд төгчөж. Чи орхивчнасаа жоохон ураад нүдэ таглаад хоошоо хараад хэвт. Харахгүй байвал хинт ч гимгүй. Би тэднийг харах юм уу? Бүгдийг харна гэдэг юу л бол. Тэгвэл би харъя л та. Би яг амаа хөдөлсөн юм шиг чив чимээгүй. Харсан ч хараагүй юм шиг. Намсуу. Бид баруун хаан төрсөн хүүг нүдээр харахаар явж байгаа юм. Харсан үдсэн зүйл байвал халаач. Өөрийн биеэр очив. Үүдээр нийлээд эргэлцэж. Уяр мэт их усан боод өөдөрөө хөөж тугаад байсан. Амьд ус. Хөлтэй нол гэж. Хөлгөө мөлхөж яваа үзсэн. Та энэ газар удсан шиг бол та. Энэ хэргийн талаар сонссон л үстэй. Бидний зорьсон хэрэгт нэмэр олох хэдэн үгс хэлсэнд гэлалаа. Харин одоо ирсэн газар руугаа явцгаа. Одоо айлтгүй дээ. Хоёулаа эмчнээ хоноглож чад өглөө юу. Хэцүүхэн шүн толгорч магадгүй шүү. Харсан ч хараагүй юм шиг. Сонссон ч сонсоогүй юм шиг байх хэрэгтэй шүү. Хэрвээ бүр айгаад болохгүй бол ахыгаа хажуугаар орж ирээд хэвтээрээ. За. Ингэх ёстой юм аа.
Өмсгөө. Миний энэ тэл өнгөрсөн чинь юу болов вэ? Наадах чинь үү? Наадах чинь тэгдэг л юм. Баадантай юм дотор чинь сольж өмсөхтэй л би юу? Байхгүй бол ахыгаа боксноос дээл гаргаад өмс. Энэ судар бас ээжийнхээ ачаар л 9 минут бүрэн бүтэн үлдлээ дээ. За юу ч болж байсан дам гэдгийг ерөөсөө мэддэж болохгүй шүү. Мэдэгдэх юм бол дугаал авахар. Илдвэн юм бодож айд сандрахын хэрэг байхгүй. Тэнд очиод лам хэрэгсэлсэлд орхимшных нь хилтерхийч бай олж авахыг хичээгээр. Болсон эдэнээс бүр амсахын хэрэггүй. Цайлсаа гээд суугаад авахар. Аанда би учрыг нь олж гэнэ. Ойлгосноо? Үчиж. Өчигдөр шөнийн болсон явдал бодоод байна да. Дайсандаа ч үсэнгүй зовлон гэдэг чинь энэ л байдаг байх таах юм. Би л өчигдөр шөнийн явдлыг өөхөө хүртлээ мартахгүй байна. Яаж мартах вэ? Өчигдөр чи бид хоёр амьдын ертөнцид байгаагүй. Зуурдад гацсан сүнснүүдтэй уулзаж ховж ив сонсох гэж хүний ертөнцөөсөө төр урамсан хэрэг. Үчиж. Өчигдөрхөн би чинь зоригтой гэдэл өөрийгөө магтаад байсан. Яасан? Тэгэл байх таа. Өчигдөр би баг шингэ алтлаа байсан. Гэрээдээ харж чадахгүй. Ичигээ яах болоо гэв. Ямар хэв зовсон гэж сана. Ахын чамаг гэрээ чинь бүрэн бүтэн аваачнаа. Харин чи ахыхаа үгэнд орох ёстой шүү. Далд ор гэвэл далд ороод. Далавлвал дэгдээд гүгэд гараад ирээр. Ойлгосноо? За хоёул хөдлөе.
За амархан сууцгааж байна оо. Алдуул хідэн адууга хайж явнаа. Энэ муу дүүгээ дагуулад хичнээн ч хоног хээр хонцгод. Арга ядахтаа л наашаа зүгэллээ. Амтэн хүний ямнаас дуулах нэ алдуул малыг тэр дор нь олцдог гинлээ. Харах чарга байвал хамин тусалж хайрлаа. Арс зүнэстэй байна уу та? Төв газрын хийдээс тайлж авсан ид байгаамаа. Малын хөлөөр амьдардаг манитэд ямар олдох биш. Хаврын ид байгаамаа. Ижээ. Гизтэд идэ бэр. Улс амтны ярдгаар чухамхүү эрдэм чадaltaй. Ингүй нэгэн гих. Далдыг үзэж илийг болдог чухам сайн мэргэн гэж дуулаад бид хоёр зорин хүрээд ирлээ. Алтхан чалдчээ. Алдсан юм а ээж жонч тэр байж. Гэхдээ адуу гэдэг нь юу л бол? Тий. Энэ хаваар л явсан сорогтой. Ивийг эрхэмдэж ирсэн учраас элдэн муу саналгүй. Ирснийг минь гаргаад өгчихвэл сайнсан. Хүний баг өстэй. Заагүй энергийг үзүүнээс зурч амин суцсаж хамгаал. За тэгээ айл дөрөд том мэдээтэй байна шүү. За. Амар байна уу? За таа өхөн маань өнтөө сайхан өвжиж байна уу? Энд эрдэм чадaltaй. Бэлэг уян хорцхүү байна гэж сураг дуулаад бид хоёр алс нутгаас зорин энд ирлээ. Орон даяар эрдэм чадaltaй, бэлэг уянтай, мэлмээ юун нэгдсэн хүүхдүүдийг бид тандад судлаад үнэн байхаа бас хүрээ идээвэж Бурхны ном зааж зөвчигт нь хөтлөн чиглүүлдэг жамтай билээ. Иймээс бид өөрсдийнхөө харж мэдрэхээр энэ хүртэл ирлээ. Хийдэс гэв үү? За тийм ээ.
тандаж мэдээд бурхны ном заана гэв үү? Бурхан чөтгөрөө гэдгийг үцхээр исэнгээд үннээ хэлчихгүй. Юундаа ингэж тойруулан утган хамаг амьтныг самууруулна. Би зорилгыг чинь мэднэ. Гэхөө яарахгүй л эрдэм шаталтай хүү байна да. За тэгвэл хоёулаа шууд голжилт орё. Би таны дотор байгаа зүйлийг зөв буруу юу гэдгийг чинь тандаж мэдээ. Яаж вэ? Зөвшөөрч өгнө гэж ойлголаа. За тэгвэл хоёулаа энэ сав шимийн ертөнцийн талаар ном хэлцээ. Тэгье. Гэхдээ мөрий тавь. За Хэрвээ би дийлвэл та хоёр гистэй харихгүй. Хэрвээ чи дийлвэл та бидэнтэй хамт юм. Хүний баг өстэй. Төрсөн хатуу ижээ аваа хаалтын цагт хүний саруулгын салиндаг юм шүү. Тэр цагт л уул мэд байж бурхны сургаалаа сайн санаа гаргадаг санаж байна. Үнэн нүрээ ийм хурдан үзүүлчих нэ гэж сансангүй шүү. Тандаж мэдэх түмэн арга өөртөлж ирсэн юмсан. Урамгүй чинь уурах шиг л хугарчлаа байна. ахыгаа хайж исэн гээгүй лүү. Автагаа уулзсан сосон сэтгэлээ дэвтээгэж. Уулзах нь ч уулзах гэж ирсэн. Тэгтээ уулзч чадсангүй боллоо та. Өөрт нь хүрэхэд өт хүртэл харуулцдаг гэдэг баха. Би ахтай чи мөрөө тавьсан юм. Ном хаялцаж дийлдвэл амийг нь авна гэж тохисон. Тэр чавханцад их учир байж магадгүй дээ. Зүгээр нэг бүгд ирсэн гүйтл биш. Их холоос. Хар хилдний халааснаас гажиг буруугийн гамнаас зүгдэж ирсэн ороолон гэсэн баха. Чи санаж байгаа үстэй. Тэгэхээр нэг юм байх ёстой. Чи тэрийг нь олоод гэрээс бушуухан авахар. Тэгээ зүүн хойд зүг рүү гүгэр. Яаралч очиж. Үгүй. Би чадахгүй би горгүй. Та өөрөө тэрийг хайхад болоод гараад үл яах юм. Чи хайлтгүй. Би чамайг ичиж чинь. Бүрэн бүтэн аваач хатал аваач. Харин чи одоо надад туслах хэрэгтэй байна. Миний ах маа надаас эрдэм чадлаар илүү. Гэтэл чамтай ном хаялцаад дийлдсэн гэвээс
Би чамд өдрийн 100 шханч болохгүй дуусах юм байна. Тэгэхээр хоёулаа өөр зүйлээр мөрөөцүүл ямар байна? Тэгээ. Харин чи ямар вэ? Шийд. Бошол би өсөж байна. Эзэмтэй хүн мах амттай байдаг юм. Ээжээ, бошоо тоо бэлт. Тэгвэл инги. Чиний эрдэм чадлын тухай энэ нутаг даяараа мэддэг гэсэн. Танахаарч хөлийн мөр тасардаггүй гэх чинь үлээ. Баруун урд зүгээс нэгэн эмэгтэй морь хөдөлчихсөн. Морин дээр нь Туняа муутай эр нөхрөө дүүрчихсэн ирж яваа харагдлаа. Тэрэн дээр мөрийцээ. Яаж мөрийцэн гэж? Өвдсөн болтойг. Тэгэхээр ангааж өгье. За яах вэ? Мөрөндөө чамааг авна. Тусыг чи халуун анзаалагч, махыг чи тасас татаад ясыг чи хүсмээр. Тэгвэл мөрөндөө би ч гэсэн чамааг авъя. Хэрвээ чи надад дийлдвэл энэ хуудсанд тарны үсэг болон шингэсүү. Тэндээ үүр торигдож дуудах болгоно гарч ирээд шашны үүс зүтгэх болно. Чамааг хатуу номт гэж нэрлээд хэр варгийн хүн хүрэхэргүй газарт хол нуух болно. Амгалан сацгааж байна уу? Хамглаа. Минь сайн явж ирв үү? Тамин туслаач. Сүүлийн тоног нөхөр маань эле балаа олцоход 50 оройхондоо халтах гээд болтгоо. Хараанууд нь хоёр тийш тэмчгээд ингэр цааж орж тастаад хачин мохоо өгсөрөх боллоо. За тэгвэл нөхрөө оруулаад ир. Эхлээд үзье. Нөхрөө морин дээрээ дүүрээд ирсэн. Гэтэл атсах чинь нааш төгтсөн юм явдаггүй. Туслаач тамин. Арга зэлийг чинь би мэддээ шүү. Ангаан гэхээс биш. Ангижруулан гээгүй баха. Уг нь 2-3 хон жоо шарах. Гэтэл гүндээ орж идээ татаад өмхөөс амхан ахлах боллоо. Гэрээ чи нойр хаваар хачин сони юм үзэгдэж байна уу? Бас шүү. Нөхрийг ирсний маргааш манай бахар хүчгсэн байсан. Гэрийн гадна тэр ихийн тэмдэггүй хачин муухай юмс үзэгдэж хаяа хотыг маань ухаад нөхрөө ирэхээр оролцох үед тоон дотохоор хит хитэн мууханууд үзэгдэж үгийн муухагаар хараагаад бурхны өмнө байсан цогцтой шартаас үртлэгдчихсэн. Хитэн мал маань хашаандаа ирэхгүй үлцээд нүхээ туслаа. Ястай л муу яах юм гэдг л энэ хата.
Энэ ад нөхрийн чинь биеинд идэн сууж сүнсийг нь залхих гэж их л оролдож байна та. Эртхэн л ирэх байж. Ханыг нь аварч хайлагч. Чөтгөр битгий. Бурханд ч итгэдэггүй явсан бодлого. Ядаж. Өөрийг минь бодож. Эцгийг нь аварч хайлагч. Энэ чам тусалж чадахгүй. Харин би туслая. Гэхдээ төлөөснийг шүү. Нөхрийг чинь аврах гэж их л юм болох нь дээ. Гэхдээ найдвар тавиад хэрэггүй. Надад л итэг. Бурхны номоор сүнсийг нь дуудулж өндийлэх гээд үзье. Ойрын хэдэн жилдээ хол явуулгүй гам барьж байж л хуучиндаа хараад өгнө. Өндөлгүй яах вэ? Өмнөхөөсөө ч дээстэй хүчийг би өгч чадна. Хинд нь итгэхээ өөрөө л мэд. Ханыг минь аварч. Өрдөө хэвэнд биш юм аа гэх. Ядаж ухаасаар л болгож өгөөч. Танаас гоё. Гараад гэрийг нар буруу 3 гороолох. За чи гэрээдээ буц. Хэрвээ нөхөр чинь өндөөдөг юм бол 3 хоногийн дараа өөрөө гэрээ олоод очив. Одоо бошоохон гэртээ. Ихгүй бол энэ юу ч болж магадгүй шүү. Юу гэсэн үг вэ? Тэгээ нөхөр минь яах болж байна? Тэнгэртээ сайн залбираар. Зулааг олон битгий тасал. Тэгвэл бүх зүйл аанда бүтнэ. Тэгвэл хүүхд хоёр тэнгэртээ сүслэн залбираад хүлээж бай. Хэрвээ минь тас хэрэгтэй бол манайх баруун орд уулыг ороогоод байгаа шүү. Хизээч хамаагүй ирээрэй. Тусгав. Та ч хөлөлөө. Тэгвэл надад энэ савнд охиныхоо сүг дүүргээд өгөөч. Хар бурууг арилгаж зөв замыг сүгээр гэтлэх гэсэн. Хэн дийснийг хэрхэн мэдхүү? Мэдэж сөхөдөх зүйл байхгүй. Эхлээд энэ хүнийг босгож ирээд наас цааш нь алхуулъя. Тэгэд болмоор байвал удаад нь яриулъя. Нэгэн ижил асуултууд тавья. Хэрвээ булхаа зүйл яах вэ? Амдашгүй. Юм аандаа танигддаг учиртай. Хэрвээ хэлсэн ярьсандаа байхгүй бол тэрийг би биш.
Тэнгэр өөрөө мэдэд гисгэж их баг. За тэгвэл эхлэе. Мандцанаас жадгадгийн учид манхад 7 өдөөс сунгахгүйгээ тохирё. Тэгье. Энэ өдөр дуусахгүй аваас хин дийлдэггүй тооцож ирсэн газар лугаа буцъя. За тэгвэл хэн нь эхлэх үү? Надад яраад ах зүйл алга. Чи эхлэе. За ямар өвдөө? Урд нь ярьж тохирсноороо энэ хүнийг босгох ёстой. Босгож ирээд 2 3 алхуул. Тэгжээж л би итгэв. 가자.
Ус. Босч ирээ даа. Одоо миний ээлж. Ятугаа ирж байсан. Тэгээд ирсэн атугаа олсон. Буцаад гэрээ дайрч байтал. Тэгээд Чиний ирсэн газарт ирээд олдохгүй. Үзээд гарахгүй юм би юу? Ногоон хархан үгүй. Энэ чиний ирсэн газар тийм үү? Дохойг нь цаалсан учраас чиний эдэм чадлаас үүссэн ичмийг бигээс нь гаргаж байгаа юм. Цаалхаа тухтай хүнд бурхны ариун ном нөлөөлөхгүй л болов. Бошоо нэг юм сэтгэхгүй бол гойргоон дээ.
Машин утахгүй өхөн сүүлийн үгээ хэл. Үгийг илэрхийлж чадсан гэдэг. За хинэн дийлвдээ? Чи бит хоёрын хин эрдэм чадал арга залыг хослуулан хэлсэн амандаа байж энэ залууг хөдөлгөж үзв. Минийхэр бол энэ тэнцлээ гэж харагдаж байна. Тэгээ хүчиргүй. Би дийлсэн. Чи булхайцсан. Тэгэхээр би дийлсэн. Харин одоо хэлсэн үгэндээ эдэн суух цаг чинь ирлээ. Урдчилж ярьж тохирсноороо хин хиндээ саад хийхгүй гэж тохирсон босуу. Тэгтэл чи тухайгийн цоолж цус үзв. Тэргээрээ надад саад хийж сандсандаа хүрэх шахлаа. Нүрийг аваад. 내가
Хүн биш яхаач. Сахилга зөрчигч. Сахилга зөрчигч нь ажилтаа байлаа. Та ихяд ларынхаа уул руу гарч идэрв. Тэглээх. Муу ахыгаа их санах юм да. Над шиг махан толгойг маллах гэж ихэл зовсон хүнд. Тэглээгээд надад нэг ч удаа гомдолж үзээгүй. Би ч гэсэн таныг их санах байх та. Йоо. Чи явах бэлтгэлээ хангасан уу? Бараа таваараа бэлдсэн биз дээ. Бэлэнч билээ. Гэхдээ энэ хийдээсээ явна гэхээр доторх холсрот нэг л хэцүү. Хүүхдөөс нь ахуулаад өдий хүртэл өсгөж хүмүүжүүлсэн газар шүү дээ. Санах багтаа. За чи хөгөөлөг үг шиг юунд нь хорогддгийг. Бид бол яах вэ? Байж л байна. Энэ нутаг орныхаа эзэн болсон улс ард олондоо намаа хураад л байж байна. Харин чи хол явах хүн. Тэр заасан номыг нь залхуу уралгүй сайн сураад нутгийнхаа нэрийг гаргасан сайн лам болох ёстой шүү. Би нэрээ тий. Би ч нэрээ махан толгой юм аа. Аль хоёлоо орё. Энийг ав. Дээд газарт бүгж отгор шүглсэн эд зүйлийг хадгалдаг газар бий. Тэш наваачаад намааг өгч байна гэж хэлээд өгөр. Энэ гэхдээ одоо аюулгүй юу? Ихийн сүү гэж их ариун зүйлээр арай ч юм уу дарж авлаа. Гэхдээ удаан торгож дийлэхгүй л болов. Тэр хүүхний сүү ширэг гэхэд энэ адын зүйл эргэж сэргэж дахин дарагдахгүй байж ч мэднэ. Одоо ч хүртэл шүн хүн тулахгүй илдвэ юм шивнээд зовоогоод байна. Тэгэхээр Беренли минь яарахгүй бол гориг байна. Би гэхдээ энэ муу ёроо юмыг дарагчихсан л гэж бодсон юмс. Дарагдаагүй. Зүгээр л төр торгоогоод барьчихсан байна. Иймэрхүү муу зүгийн юмс хүний итгэл бишрэл, сүнслэг чанар, сэтгэл юун дээр хамгийн их дөрүүлж босч ирдэг юм шүү дээ. Хүн сайн муугийн ялгааг таньж мэдэх чадваргүй учраас муу зүгийн хорлолд өртөмтгий байдаг юм. Сайн гэж гүйж утсан бүхэн тэр болгон сайн байдаггүйг ухаарч авлаа. Хоёуланд маш том сургамж боллоо шүү. Та гэхдээ нөгөө хүүхэнтэй уулзсан уу? Уулзсан шүү. Тэдний хахад хөөрхөн хүүтэй болсон байна лээ. Тэр хүүтэй муу ахын нэрийг өгсөн байна лээ.
Энэ өдрийн мэндийг алтгая. Энэ өдрийн мэндийг алтгая. Танахаас манайх руу шавлах гэж ирсэн бэрнэлээ одоо хүртэл ирээгүй тул хариу загтал илгээх хүсье.